энэ одоо 3 хоногийн хугацаанд явагдсан сонсголоос ямар одоо шийдэлд хүрэх, ямар дүгнэлтэнд хүрэх талаараа. За хинэ шалгах төр хороо байгуулагдаад одоо 5 сар бараг 6 сар болох гэж байна л да. Бас манай хуулийн хугацаа дуусахад бараг 7 хоног болцсон байна. Тэгэхээр бид нар энэ хуулийн хугацаанд багтаж сонсголон амжилттай зохион байгуулад Улсын хурлын тогтоолоор батлуулснараа бид нар татан богдох хэрэгтэй. За ямар ч хэлсэн 3 өдрийн одоо бас томоохон сонсгол яваад яг олон бас одоо талаас нь аваад үзсэн бас парламентын түүхэн төвчсэн одоо 6 дахь сонсгол байсан. За энэ дотор бол хамгийн эрт өндөртөө бас сонсгол болж өнгөрлөө. За тэгээд ер нь 16 жилийн турш ойдлогоо төр болж өнгөрсөн үйл явц, процесс, гаргасан шийдвэрүүд, эсвэлтгөөнүүд те холбогдох үр дагаврыг бид нар бүгдээрээ л авч хэлцлээ. Ер нь оролцсон шийдвэр гаргасан хүмүүсээс баг дийлэнхэнтэй ганц хоёр хүнээс бусдад бол бүгд ирлээ шүү дээ. Тэгэхээр энэний одоо ач холбогдол бол нэгдүгээр тартун мэдхэрхээр нь бид нар бүгдээрээ хангах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өөрөө олон нийтийн өмч. Тэгэхээр тэдний өмчийг хэрхэн бид нар бүгдээрээ л одоо хамтдаа нэгдсэн ойлголттой боллоо. Үүнээс цаашаа бид нар одоо хамтдаа урагшлаад Монгол Улсын эрх ашигын төлөө нэгдээд одоо шийдэл гаргаад одоо тэр шийдэл дээр хэрэгжүүлэх дээр гаргал явах хэрэгтэй. Тэгэхээр Улсын хурлын тогтоолын төсөл бол ерөөсөө л тийшээ гэж хэлж байгаа. Тэгэхээр эндээс гарсан одоо ярилцсан за шинжээчдийн дүгнэлтээс гарч ирсэн эднэр дээр хэрхэн шийдэл гаргаж явах вэ? За онтрэ дээр бол одоо маш ойлгомжтой. Энэ дээр бол төрийн эзэмшлийн хэмжээг одоо үндсэн хуульд болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ойлгомжтой болох шинэ хөрөнгөлтийн гэрээ байгуулахтай. За цаашлаад хуулиулагчийн гэрээ. Хуулиулагчийн гэрээ одоо энэ зээлийн хүүг зохицуулж байгаа, засаглалын асуудлыг зохицуулж байгаа энэ гэрээг бол одоо цаашаа сайжруулад явах цаг нь болсон байна. Тэгэхээр энэ дотор бол зээлийн хүүг бас буурах ёстой. Зээлийн хүүг бас олон улсын зах зээлийн жишг зарчимд нийцүүлэн бас буурлах ёстой. За мөн одоо геологийн одоо судалгааны хайгуулын ажлыг бол цаашаа бас эрчимжүүлж энэ оюутлогын ордын үн цэнийг бас нэмэгдүүлэх шаардлагатай. Цаашаа одоо оюутлогоо төр илүү том одоо үйлдвэрлэлийн нөхцөл өсгөх одоо бас боломж нөхцлүүд тий байна. Гэх мэтчлэн асуудлууд бол ингээд туссан байгаа тийм. Түр хороо хийцээ оролцсон бэ? Бас нэг зүйл марцсан байна. Мэдээж хамгийн эцэст нь бол энэ хамгийн чухал зүйл бол өгөөж. Монголын талын өгөөжийг яах вэ гэдэг асуудал шүү дээ. Том зургаараа тийм. Тэгэхээр анх тохиролцсон тэр одоо Монголын талын өгөөжтэй 53-аас доошгүй байх нөхцөлийг бол одоо баталгаажуулж холбогдох гэрээнд тусах ёстой гэж бид хүндсэн байна. Өгөөжийн асуудлыг одоо тогтоолын төсөл дээр яаж хүндсэн байгаа вэ? Тогтоолын төсөл дээр заагдсан одоо тэр өгөөжийн асуудал хэрвээ батлагдсан тохиолдолд за хэрэгжүүлсэн тохиолдолд хизээ монголчууд яг одоо өргөжөө ногдлох шиг хүртэх юм бэ. Тэгэхээр харин өгөөжийн маргаан бол сүүлийн анхнаасаа явж ирлээ шүү дээ. Одоо хүртэл өнөөдөр хүртэл бид нэр сонсголоор харлаа хоёр тал шал хоёр өөр ойлголттой. Өгөөжд юу оруулах юм, ямар тодорхойлолтой. Одоо нэрлсэн үн цэнээр тооцож байгаа мөг цаг хугацааны үед яаж авч үзэж байгаа гэх мэтчлэн маш олон асуудал байна. Тэгэхээр энийгээ бүгдээрээ нэгдсэн ойлголттой болгоод холбогдох гэрээнд тусгаж өгөх хэрэгтэй байсан. Ер нь олон жилийн өмнө бол тэр анх хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ ч гэсэн бид нэр өгөөжийг холбогдох гэрээнд тусгаад ойлгомжтой байсан бол бас өнөөдөр ингэж 16 жил марахгүйсэн болов. Тэгэхээр энийг бас бид нэр цаашдаа засаал явах хэрэгтэй. Үндсэн хууль хэрэгжих хэрэгтэй. Үндсэн хуулийн дээр ойлгомжтой заасан шүү дээ. Стратегийн ач холбогдлогын ордыг ашиглахдаа одоо нийт өгөөжийн дийлэх буюу тавилаар нэмэх нэг нь одоо Монголын ард түмэнд ногдно гэдэг. Тэр энэ урд нь амлсан амлалт бол одоо Монголын тал өгөөжийн 53 байс. Тэгээ энийг одоо баталгаажуулаад гэрээнд тусгах хэрэгтэй. За тэгээд ойдлогоо одоо жил болгоныхоо тайландаа энийг одоо тайлагнаж тусгах хэрэгтэй. Тэгээ 5 жил тутам энийг хоёр талаас харилцан сууж одоо хянахтай хүрж байгааг одоо баталгаажуулах шаардлагатай гэж байна. Монголын засгийн газар 34 одоо өнөөдөр одоо ордуулж ээж заавал өгөөж хүртнэ гэсэн юм байр суурь байгаа. Таны хувьд ямар байр суурь байна? Тэр одоо засгийн газар одоо жишээлбэл онтрой дээр амнатаар орлуулах гэх хувь хэмжээгээр явах нь тэр нээлттэй башкиртлын туйлаар байгаа. 5.5 дээр төрийн эзэмшлэг 34%-аар эсвэл амнатаар орлуулж болно гэсэн заалтна аль туршилтын хөлбөмбөр байгаа. Тэгэхээр энэ дээр засгийн газар бол тооцоололтой хандж байгаа аль хөлбөр нь илүү Монголын талд ашигтай урт хугацаанд одоо Монголын талын өгөөжийг сайжруулж тэр үйл одоо найдаж байгаа. Ер нь бол тос болно гэж үзэж байна. Өнөөдөр чуулганаар хэлцгэлээр мэдээлэл. Тэгээ өнөөдөр чуулганаар 5 дахь асуудал болж орсон байгаа. Хяншлаг дөрөөр өчигдөр оролдоод одоо батлаад тэгээ өнөөдөр чуулганаар одоо хяншлаг дөрөвний тайланг танилцуулна. За тэгээд Улсын хурлын тогтоолын төслөө хилцүүлээд өнөөдөртөө тэгэл бид нэр батлан гэсэн асуулт асууж шинэ. Тэгжээж бид нэр хуулийн хугацаанд амжина гэсэн үг. Сонсголын үеэр за сонсголын дараа ч гэсэн нэг ийм агуур мэдээлэл явсан. Оросууд
Rio Tinto одоо арбитрийн шүүхээр яваад ялчлаа. За яг энэ асуудалтай Нёстой холбоотойгоор Оросууд одоо энэ оюутлогыг авах юм уу, үгүй юу, авч магадгүй гэдэг агуулга олон нийтийн сүлжээгээр Монгол гадаадын хэвлэлүүдээр бичигдээд байна. Энэ дээр энэ ямар зорилготой юм бэ? Эсвэл үнэхээр тийм зүйл болоод байна уу? Би бас сайн мэдэхгүй байна. Би яг та нартай адилхан мэдээлэлтэй олон нийтийн сүлжээнээс авсан мэдээлэлтэй л. Тэгээ ер нь оюутлогоог яриад оюутлогоон дээр шийдэл ярихаар одоо 5 хүн санаж байгаа бол баг сарын өмнө оюутлогоос одоо хилцээр их гэл Rio Tinto-гоос баг нэрж яхад те. Бас Хятадын China-лгод оюутлогын хувийг нь те одоо хувьцаагаар солимч юм уу мэдээ явах жишээ нь. Тэгэхээр энэ бол явж ирсэн технологи шүү дээ. Та нар бод үзэх юм бол 12 онд, 15 онд, 16 онд, 18, 21 онд бас л яг л иймэрхүү мэдээнүүд явж ирсэн. Яг энэ тэр Русалын би харсан чинь тэр хөнгөн цагааны энэ чинь Rio Tinto чинь дотроо янз бүрийн маш малтмалтай металлууд дээр бизнестэй шүү дээ. Тэр зисмэстэй ямар ч холбоогүй юм байлаа шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү одоо үндсэн дамсан корпорациуд дээр бол хуулийн маргаанууд бол хэдэн зугаараа явж л байдаг. Гэхдээ тэр бидний улсын хурлын тогтоолд ямар ч хамаагүй гэж үзэж байна. Улсын хурлын тогтоол батлагдах ёстой. Ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөл ороод ч юм уу асуудал үүсч ерөөсө болохгүй. Монголын ард түмний хамгийн хүлээж байгаа улсын хурлын тогтоол ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ дээр ямар нэгэн нөлөөлөл элдийн янзын байхгүй. Энэ батлагддаг журмаараа батлагдаад хэрэгжил явах хэрэгтэй. Ингэжээж бид нэр одоо цаашдаа одоо хоёр талч гэсэн харилцан ашигтай урт хугацаанд тэгш хэрэгтэй. Тэгээ илүү нээлттэй ил тод олон нийтийг бас тийм Монголын талын өгөөжийг баталгаажуулсан ийм л одоо урт хугацааны хилцэл болж явах хэрэгтэй. За баярлалаа.